За хүнсний дэлгүүр өглөө 9 цагт онгойдог. Дэлгүүрийн машины зогсоол 6 игнэтэй. Игнээ бүрт 7 машин тавих боломжтой. Машин бүр 4 дугуйтай. Машины зогсоолд хичнээн машин багтах вэ гэж өгчээ. За та нар хичээлээ төр зогсоогоод өөрсдөө олох гээд үзээрэй. За бүгдээрээ ахаад нэг уншицгаая. Хүнсний дэлгүүр 9 цагт онгойно. Гэхдээ энэ бидэнд хамаагүй юм байна. Хэдүүлээ машины зогсоолд хичнээн машин багтахыг л олох гэж байгаа шүү дээ. Иймээс энэ бидэнд хамаагүй. За мөн бодлогод машины зогсоолд хичнээн дугуй багтахыг гэж асуугаагүй юм чинь машин хичнээн дугуйтай нь хамаагүй. Тиймээс үүнийг бүгдээрээ тоохгүй орхиж болно. Харин бидэнд зогсоолд хичнээн игнээ байгаа муу игнээнд хэдэн машин багтах нь чухал. Тэгэхээр энд зааснаар 6 игнээ байгаа. За тэгээд игнээ тус бүрт 7 машин багтана гэсэн. Ингээд бидэнд 7-гийн бүлэг 6 ширхэг байгаа гэсэн үг. За эсвэл үүнийг өөрөөр 6-г 7-гоор үржүүлсэндээ тэнцүү тооны машин зогсоолд багтана гэсэн ч болно. За энэ тэгэхээр хиттэй тэнцүү вэ? Энд чинь үнэндээ 6 ширхэг 7-г нэмж байгаа гэсэн үг тийм ээ. Иймээс эн чинь 1, 2, 3, 4, 5, 6 цэсүүлийн 7-г хачин биччихлээ. 6, 7 байгаа. Тэгээд бүгдээрээ эдгээрийг нэмнэ. За тэгэхээр энэ бүгдийг нь нэмнэ гэсэн үг. 7 дээр 7-г нэмээд 14, 21, 28, 35, 42. Ингээд 6-г 7-оор үржүүлэхээр 42 гарч ийн. Тэгэхээр машины зогсоолд 42 машин багтах юм байна. За тийм ч итгэлтэй биш вэ нү? Тэгвэл багш нь энэчээ бяцхан зураг зурсан байгаа. 6 игнэ гэсэн байгаа тийм ээ. Тэгэхээр энэ бол эхний игнэ, 2 дахь, 3 дахь, 4 дахь, 5 дахь, 6 дахь игнэ. Игнээ тус бүрт 7 машин багтана. Энд байгааг харж байгааз арай жахан цайвар өнгөөр бичье. 1, 2, 3, 4, 5, 6, 7. Тэгээд нийт хэдэн машин байна вэ гэхээр энчээ 7, 14, 21, 28, 35 нийт 42 машин байна. 7-гийн 6 игнэ.